Сайн байцгаана уу? За намайг Мөнгөн гэдэг. Би та бүхэнд санхүүгийн хувийн зохион байгуулалтын талаар өөрийнхөө хэрэгэлдэг арга түүхийг хуваалцахад бэлэн болсон байна. За энэ удаагийн сэдэв маань бол яг хадгал тэгээд хүрэг гэсэн ийм сэдэвээр тулгуурлаад нэр өгчлөө. Тэгэхээр хадгаламж бол өөртөө итгэл найдварыг бий болгодгоо гэсэн ийм жишгийн нэмэлт гарчигтай. Өнгөрсөн хугацаанд бол миний маш сайн ойлгосон зүйл юу байсан гэхэлэр үнэхээр санхүүгийнхаа хүндрэл бэрхшээлийг гэх юм уу те миний амьдрал дээр жишээлбэл өөрийн асуудал их байсан. За хоёрдугаарт бол амьдралын чанар маш муу те жишээлбэл амьдралын баталгаа муу гэж тайлбарлана шүү дээ. Хүний жишээл амьдралын суурь хэрэгцээ бол орон гэр байр те чанартай хүнс тэгээд улаан хувцс гэж ярьдаг бол энэ болгон миний хувьд бол нэлийн жишээлбэл асуудалтай байсан байх нь шүү дээ. Тэр үеэс эхлээд мөнгө хадгалах энэ аргачлалыг санамсаргүйгээр хэрэгжүүлсэн. Тэгээд энэ бол хоёр дансны арга байсан. Энэ хугацаанд бол жишээлбэл миний амьдрал 2 жилийн дотор ингээд миний төсөөлж ирснээс илүү сайн үр дүнд хүрсэн учраас ямар өөрчлөлтүүдийг ямар аргаар гаргачихва гэдэг маань та бүхэнд илүү сонирн болов уу гэж бодоод хичээл байдлаар энэ лекц өөрийнхөө бодит түүхийг хуваалцаад бэлэн болсон байна. Жишээлбэл одоо бол би илүү тайван болж байгаа учраас тийм. За тэгэхээр ямар байсан бэ гэдгээс эхлэе тийм. Надад ер нь асуудлыг хаанаас эхэлсэн юм бэ? Ер нь яг юунаас эхэлчихваа гэдэг зүйлийн талаар эхлээд ярих гэж бодож байна. Юу гэхээр би бол нэлийн том тойрог замд орсон байсан юм байна. Тэр тойрог зам энэ бол миний жишээл тойрог замд орсон гэдэг нь миний амьдралын нэг жижигхэн түүх байгаа юм л да. 2017 хүртэлх амьдрал маань нэлийн том юм тойрог замд орчихжээ гэж би өөртөө өнөөдөр бол ингээд дүгнэлт өгч байна. Учир нь хэм бол ер нь бол ингээд залуу хүн бол бүгдээр боддоо шүү дээ тийм ээ. За би бол тэгж байгаа заавал хүний амьдралын зорилго бол байр бол байх албагүй. Тэгэхээр хоёрдугаарт бол ингээд тогтмол ажил цалинтай ажил хийгээд ингээд хүсэл мөрөөдлөө орхиод тэгээд ийм ажил хийгээд тийм ингээд мөнгө олохын төлөө амьдрал бол гол зорилго биш ч гэдэг юм уу. За тэгэл нэг өдөр л ингээд илүү их мөнгө олоод шууд асуудлаа бүгдийг шийдчихнэ гэж ингэж бодож явдаг ийм цаг үе бол надад байсан. Нөгөө талаар би дахиад нэг зүйл бүр буугаад өгсөн байсан л да. Тэр юу гэхэлэр зүгээр миний эргэн тойронд ингээд байр авж байгаа, тий, хурмаа хийж байгаа ийм гэр бүлүүдийг ингээд харахад бол нэгдүгürt бол насыг нь бид нар дандаа хардаг. Тэгээ за энэ бол 35-аас дээш насны юм байна. Тэгэхээр энэ бол аргагүй гэд. Ингээд бид нар ингээд насан дээр бүр ингээд цикл тогтооцсон тий. За эсвэл 25-аас 30 настай залуучууд байх юм бол за энэ бол аав ээж нь бол тий ингээд өмнө нь бол нэлээд сайн бэлтэй айлын хүүхд тийм ээ. Тийм учраас аваад өгччээ гэж бид нар үнэлдэг. Тэгэхээр ингээд өөртөө ингээд нөгөө талаар гомдоод явдаг ч юм уу тийм. Манай аав ээж надад байр авч өгөх боломжгүй тийм. Эсвэл би нас маань болоогүй. Тийм учраас би ингээд өөрийнхөө мөрөөдлийн төлөө явах хэрэгтэй. Гуравт нь болохоор тэрнээс наан бол хүн өөрийнхөө чадлаарч гэдэг юм тийм. Монголд ялангуяа шудраг хөдөлмөрөөр мөнгө олоод тийм. Ингээд сайхан байртай болно гэдэг бол мөрөөдөл юм байна гэд яг юм хатуу бодолтой болцсон. Тэгэд энэ бодлынхаа наан нь мөнгө цуглуулах талаар бол бүр ямар ч ойлголт байхгүй ингээд амьдраад явж ирсэн юм байна гэдгээ одоо эргээд хараад ойлгож байна. Тэг ямар тойрог зам байсан бэ гэхээр жишээлбэл би өөрөө дуусчаад тэгээд дараа нь ингээм амьдрал сайжирна гэж ингэж боддог. Гэхдээ эхлээд бол өртөө ерөөсөө байгаагүй тий. Хүмүүс бол эхлээд залуу наснд бол ирч хүчил байдаг. Тэгээд анх бол бид нар 2 сая төгрөг зээлээд офис түрээслээд нэг байгууллагатай болж исэн сайн үйл дурын жишээл төрийн мэс байгууллага байгуулж исэн. Тэгээд тэрнээсээ хамаараа бид нар олон улсын байгууллагад ингэж хичээл заадаг сургалт хийдэг ийм ажил эхэлж исэн. Би ингээ Монгол улсыг тойрохын төлөө ч гэх юм уу тийм аймаг орон нутаг болгон дээр очиж лекц унших юм баг бодол мөрөөдөлтэй. Дараа нь бүр ингээ дэлхийг тойрон ч гэх юм ингээд амар дэврүүл мөрөөдөлтэй байж л дээ. Тэгээд тэр хоорондоо санхүүгийн талаар бол амьдрал маань өдөр болгон тулгамж байгаа асуудал. Тэгээд бид нар мөнгө олонгуудаа түрээсэндээ өгчдөг. Тэгээд би бас хажуугаар нь ингээ түрээсийн байр амьдардаг. Тэгээд оюутнаасаа ингээд их сургуулаа төгсөхдөө байгууллагаас маа надад ингээд цалин урамшуул өгч байгаа сургуулаа төгсөжсэн учраас би өөртөө амар би бахархалтай болцсон. Өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө амьдралыг шийдэж ийн тэргээд ингэж явсараад өөр гэдэг зүйл анх байгаагүй байхад өөртөө болж эхэлж байгаа баг багаар нэмэгцээр. Ингээ миний амьдралын зардал уламжлал нэмэгдээд ирсэн. Би нөгөөдгөө өөр хэсэг рүү заримдаа чадахгүй болохоор өөрөө нэмждэг. Тэгээд амьдралынхаа зардал маань улам өсөөд байдаг. Тэгээ олсноо шууд тийшээ хуваарлаад байдаг. Ийм л байдалтай болсон. Ингэж явсараад 25 сая төгрөгийн өрөнд орсон. Ийм байдалтай болсон. Ингээд би бол өөрөө дарна
Өөрөө орлого ороод ирэнгүүт л өөрөө дараа л үлдснээр нь амьдралдаа хүргэн эсвэл амьдралын заашгүй хэрэгтэй зүйлүүдийг төлбөрөө төлөөд тэгээд үлдснээр өөрөө дараа нь ч тийм нэг ийм л системээр л амьдраад тойрогдсон байсан. Хоёрдугаарт яасан бэ гэхээр мөнгө ороод ирэнгүүт шууд л одоо нэг тухайн үед яг одоо тий 25 жил бүх одоо банкны зээл, хувь хүмүүсийн одоо өөр зээлүүдийг өгдөн шүү дээ. Тэгэхээр тэр хүртэл ингээд болоогүй хахад нь мөнгө ороод ирчих юм бол нөгөө мөнгөөр шууд ингээд гэртээ хэрэгтэй байгаа зүйлээ баг-багаар цуглуулж яа гэж бодлоор тий өөр хэрэгтэй байгаа юмнуудаа авдаг байсан. Би жишээлбэл хамгийн гайгүй одоо жишээлбэл сүүлийн утсыг авах гэж их хэмждэг байсан. Nokia брендийн нэг юм Express Music гэдэг юм утас байсан юм. Анхны баг touch screenтэйсэн баха. Тэрийг шууд л одоо Mobicom дээр худалдаалал гэж эхлэнгуут л очиод авчдаг. Яг тэгэхээр би бол ингээд олонний өмнө гарч байгаа учраас айтаа гаргах хэрэгтэй гэл. За тэгэл нөгөө хувц сунар дээр ч гэсэн амар анхаардаг тий. Тэгэл одоо хэрглэж байгаа юмар хүн үнэлдэг учраас гэл тий. Ерөөсөө ийм л бодолтойгоор л их явааддаг байсан. Бид нэр офсоо төгчүүлэх гэж амар их зардал гаргаж ирсэн тухайн үед бас. За хоёрт нь яасан бэ гэхээр орж ирээгүй орлогуудыг би бүгдийг ингээд жигсаага биччихдэг байсан юм билээ. Тэр нь за энэ одоо ч арангаад очиж сургалт хийх юм байна. За энэ сургалтнаас заавал одоо багтаа бол тэдэнд төгрөг орж ирнэ те. Бичвэл Баян Улгийн руу яваад 7 хоног ажиллаад ирэхэд л би ойролцоогоор нэг 2 сая төгрөгийн ч юм уу ажил хийгээд ирдэг гэсэн. Тэгээд энэ болгонд ингээ нөгөө өөртөө урамшаад бахархацсан. Тэгээд энэ мөнгө нь одоо жишээлбэл ороод ирэх учраас гээд нөгөө мөнгөө үжээ орж ирэхээс өмнө зарцуулцдаг гэсэн ч гэдэм үү те. Ингээд анх бол ингээд карма ороонд амьдардаг байсан би офстай. Тэгээд түрээсийн байр офстай ч түрээс төлдөг нэг найз нартайгаа нэлцэн. Хоёрдугаар өөрөө ч гэсэн одоо жишээлбэл амьдралын түрээсийг зарлаа нэмдэг. За тэгээ нэг худалдаа авч ирсэн анхны худалдаа авалт маань нарантуулаас эхэлж ирсэн бол дараа нь ингээд сайжирсаар хагаад те ер нь бол энэ их дэлгүүр хавцаач юм уу те ингээд хотын төвийн супермаркет одоо томоохон моолуудаар ингээд үйлчлүүлэх ийм сонирхолтой болсон. Ингээд хүний нөө хэрэгцээ хэрэглээнүүд улам ингээд өсөд идэг болчтой юм билээ. Тэгээд айгүй их одоо жишээлбэл завгүй учраас гээд амар их одоо ойрын доотлынхаа хоолны газар энэ төр те ресторан төрт хооллдог болсон ч юм уу. Ийм л амьдралын юм хэм маягтай болсон. Ингээд би миний тойрог зам ямар болсон байсан бэхлээр олоод байгаа мөртлөө тэгээд нэг мөнгө хадгалагдахгүй амьдралд маань зарцуулагдаа тэгээ өөрөө ч баг төлж чадахгүй ингээд ийм тойрогт орсон байсан. Тэгээ энэ болгон дээр бол цаг хугацааны сонголт л ингээд бидний аль зам дээр байхыг шийддэг юм байна гэдгийг сая сүйд ойлгож байна л да. Тэр юу гэхээр би өөрийнхөө амьдрал дээр хэрэглэх ёстой тий амьдрах ёстой хэм маяг руугаа цаг нь болоог байхад яваад орцсон юм байна тий. Бүхнийг хэрэглэх гэж ингээд яардаг байсан юм байна тий. Болоогүй ах чинь гоё аппарат авсан юм байна. Болоогүй ах чинь гоё утас хэрэглэсэн юм байна тий. Тэгээ тэр болгон дээр юу гэж боддог гэхээр залуу хүн учраас гэл ингээд бодоод яваад байсан юм байна л да. За дараа нь яасан гэхээр яг одоо жишээлбэл 100 саяг бол мөрөөж ирснээр санаж байна. Бид нар ингээд хоорондоо ярьдаг. Тэгээ хүүхдүүдийг ч гэсэн хэрвээ та нар 100 саятай бол яах вэ гэж бид нар юм сургалтаар асуулт асуудаг байсан. Яг энэ асуултанд өөрөө бас хариулж ирсэн. Нэрээ 100 сая төгрөгтэй бол яах вэ? Тэгээ байхгүй хүнд чинь бол тэр мөнгийг байлгах гэж одоо байлгахын тулд бий болгохын тулд асар их хөдөлмөр ч юм уу те санаачлах ч гэдэг юм уу те ингээд одоо бүтээл сэтгэл гэж тийм айгүй олон юм одоо хүчин зүйлсүүд нөлөөлж иж хүн мөнгөтэй болно шүү дээ. Тэгэхээр тэр мөнгө олох явцын сургалтыг олж аваагүй байх үедээ хүн бол 100 саяыг яаж өрхөө талаар бол жинхэнэ одоо гене итгэмтгий гоё үрд юм билээ. Тэгэд тэр үед миний үржсэн арга гэвэл тийм одоо жишээлбэл зовлонгуугаар ямар ч төлөөсгүйгээр ингээд мөрөөдөл авчих шүү дээ. Тэгэхээр нэгдүгürt бол би бол одоо гоё одоо машин авнаа ч гэдэг юм уу. Хамгийн ойрын зүйл найз нар маань ингээд бүгдээрээ машин ундаг. Манай их сургуулийн одоо хүүхдүүд бол аюух машин ундаг байсан л та. Тэгэд би ч ингээ машингүй игнэнийх тэгээд автобусаар дандаа ирж буцдаг. Тэгээд бүр автобус болохгүй алхаж малхдаг тийм байсан. Тэгсэн мөртлөө нөгөө нэг машин тэгэхээр нүдэнд нь байн харагдж байгаа зүйлдээ хүн чинь шундаг юм уу да. Тэгэл машинтай л болмоор санагдаж. Тэр машины загвар маркийг сайн мэдэхгүй байсан. За хоёрдугаар яасан гэхээр байр аав те байр авчвал ямар ч тэдэнд одоо 40 саяар ч юм уу байр авчнаа гэж боддог. За тэгээд 3 дугаар яах вэ гэхээр тэгэхээр байрыг бол гэхдээ номер 1 дээрээс тавьдаг байсан. За аялах хэвээр те гадагшаа сурахтаа төлбөр гаргах хэвээр ч гэдэг юм. За ийм байдлаар ингээд ийм ээжтэй одоо мөнгө өгөн те нөгөө нэг одоо хүний нөгөө нэг ачаа хариулахыг айгүй хүсэн шүү дээ. Эцэг эхийнхаа тэгээд манай ээж болгонд байдаг учраас тийшээ мөнгө өгнө гэж боддог гэсэн. За тэгвэл дараагийн одоо процедур буюу 100 саятай болсны дараагаар те өөдөр би ингээд 100 саятай болчихчихлээ те. Тэгсэн чинь өөртөөгөө тэмцэх те энэ болгоны цаанд би одоо саяны тэр мөрөөдлийг үнэхээр тэр мөрөөдлийнхөө төлөө мөнгөө зарцуулсныг үгүй тэр мөрөөдөл айгу тийм хитрхи одоо жишээлбэл одоо хийсвэр байсан юм гэдгийг өнөөдөр ойлгож байгаа байхгүй. Учир нь хэм бол би яг энэ мөнгө цуглуулах явц маань бол өөртөөгөө тэмцэх юм шаардлагууд үүссэн л дээ. Тэр өөртөө тэмцэх гэдэг нь шунлаа шууд дарж эхлэх хэрэгтэй юм байна л да. Хүн бол өнөөдөр ингээд
Яг өнөөдөр би ямар шунлуудад дарж байгаа талаар таанд хэлэх үү? Би жишээлбэл утсаа сайжруулах надад ийм хэрэгцээ байгаа ч гэсэн би уцраа ерөөсөө сайжруулж чадахгүй байна. Би бугундаа одоо жишээлбэл ийм цаг авах надад хэрэгцээ байна. Одоо iWatch ч юм уу эсвэл юу юм те. Тэрийгээр одоо жишээл би одоо өөрийнхөө гүйж байгаа калори хэмжиж гэх юм гээд амар олон шалтгаан гаргаж явж болно. Гэтэл тэрийг авахгүй байна те. Уг нь авмаар байна те. За 3 дугаарт өөр одоо юу гэдгийг ати нөгөө Bluetooth хөвчч гэдэг юм уу те. Тэгэх юм бол ингээд би одоо юугаа лекц ч юм уу лайв хийхэд хүртэл ингээ өөрийгөө те чеклээ сонсчдаг те ярьж байгаа зүйлээ сонсч болдог. Тэгээ бас холоос микрофон хэрэггүй ч тийм амар олон хэрэгцээтэй зүйлүүдийн жигсаалт те надад байсаар байгаа байхгүй. Гэтэл ягаад би жишээлбэл тэр ингээд авахгүй байна гэхээр энэ бол ингээ өөрийгөө хянах юм одоо горим руу орцсон байгаа учраас өөртөө дүрм зохиоцсон тэр дүрмийнхаа дагуу тоглолт хийж байгаа учраас өнөөдөр ингээд авч чаддгүй л дээ ингээ өөртөө гоё зүйл авч чаддгүй л гэсэн үг л дээ. Тэгээ өөрийгөө чадах хэмжээндээ ингээд ажилуулах гэдэг ийм дүрм рүү орж одоо эхэлсэн. Тэр болохоор би нэг ийм хиймэл нэр хүндтэй амир явсан. Одоо өөрийгөө бас 21 аймгийн 20 аймгаар явсан гэж ярих их дуртай байсан. Хоёрдугаарт бол бид нар ингээд залуучууд өөрсдөө төрөөс байгуулсан ингээд нөгөө хийж чадсан ингээд жижиг амжилтууд ч гэдэг юм уу тэрийг ингээд бахархаа тэрэндээ сүултээ цадаад гэх юм уу ингээд хүн болгон дандаа өөрийгөө бахархаж л ярихыг хүсдэг болсон. Гэтэл яг өндөө бол надад мөнгө байхгүй те надад буун асуудал те тэгсэн мөртлөө ингээд гэр бүлийнхаа ч асуудлыг шийдэж чадахгүй ч гэдэг юм ингээд түрээсийн байр дамжиж явдаг. Ингээ өнгөрсөн хугацаанд би өөрийнхөө амьдрсан түрээсийн байрны амьдралыг жигсаагаад харахаар би 30-аад бараг 40-од түрээсийн байраар явсан юм билээ. Хамгийн анх бол манайх энэ юун дээр карма ороо түрээсэлж ирсэн. Тэр карма ороо маань бол юуны хажууд төмөр зам байсан. Тэгээ тэрнээс хойш нэг өрөө байр. Тэгээ дараа нь бүр найзартаа 4 өрөө байр руу явж ирсэн. Тэгээ дараа нь болохоор юу руу очиж ирсэн. Бүр зайснаар очиж ирсэн. Хүү ингээл амьдралаа ингээ өөртөө ингээ урамшуулал өгөхгүй л те. Би ингээд илүү сайн ажиллаж байгаа юм чи илүү аятайхан амьдарч байгаад илүү сайхан ингээд ийм мөнгийг олоод те амьдралаа бүр нэг мөр өөр болно. Тэрнээс хүн заавал ингэж өнөөдрийнхөө босхийг л те энээсээ доошилж байгаа тэзээч амьдрал сайжрдаггүй маа гэдэг ийм хатуу бодолтой ингээд явж исэн маа намайг амар том төөрөгдөлд оруулж исэн юм билээ. За ингээд би хадгалах сургалтанд л суудсан юм байна гэдгийг одоо боддог те ингээд ойлгосон гэсэн. За бүх зүйлийг хойшлуулах мөч гэдэг энэ ийм одоо арга зам. Яг яаж энэ одоо жишээлбэл би нөгөө нэг юм тойрогдол байсан ба штэ те ингээд мөнгө олно, мөнгөө үрчин, тэгээ зээлээ түлчин, хүрхгүй байх юм бол зээл авна, тэгээ тэрнгээрээ амьдралынхаа хэрэгцээт асуудлыг шийдчин. Гэтэл нөгөө нэг ирээдүйд одоо жишээлбэл миний том шийдвэр гаргах те орон гэрний асуудал те гадагшаа сургууль сурах асуудал, үр хүүхдийнхээ боловсрол хөрөнгө оруулалтын асуудал, эрүүл мэндийн аюулгүй байдал асуудал, эцэг ихтэй би томоохон тусламж үзүүлдэг юм одоо юм даацтай хөрөнгө оруулагч болох асуудал ч гэдэг юм ингээд бизнес жишээлбэл хөрөнгө оруулагч гэдэг юм ингээд маш том асуултууд маань бүгд ийм асуултын тэмдэгтэй ерөөсөө тэр хязгаарч хүрэх нь бүү мэд гэж явсаар хэвээрээ байгаадсан юм байна л да. Тэгвэл миний хийсэн зүйл юу гэхээр бүх зүйлийг хоош нь түр тавиад үзье гэдэг нэг юм алхам хийцэн. Тэр нь болохоор санамсаргүйгээр 100%-ээс одоо жишээлбэл 100%-ийг мөрөөжсэн хүнд бол ингээ нэг чинь 1000% өөрчлөлт гарсан тухайгаар би танарт ярих гэдэг. Тэр нь ямар ойлголтыг гэхээр би 25 сая төгрөгийн өрөнд орцсон байсан гэдэг тухайгаар 17 оны талаар танарт ярьлаа. Тэгээ би энэ үед бол хэд хэдэн зүйлийг хоош нь тавьсан. Нэр хүндээ хоош нь тавьсан. Мөнгө ингээд одоо чи лектор байна уу, чи хин нэгний өмнө юм ярьдаг байна уу, те эсвэл чи одоо ингээд олонний өмнө ажил хийдэг, олонний ажил хийдэг байна уу, тэр ямар ч хамаа байхгүй. Тэр асуулт юу юм бэ гэхээр чи яг ингээд одоо чамд цаг хугацаа байна. Тэ чи зүгээр суухан оронд ингээд ажил хий, те шал угаа, эсвэл одоо нэг газар очиж цэвэрлэгчийн би яг энэ үед яг нэг юм ойлгосон. Тэр юу гэхээр би бүр тоогооч хийгээд нэг юм хичээхэн хоолны газар хоол хийх гэж үзэж ирсэн. Миний ингээд амьдрал дээр амар бол асуудлууд үүссэн. Мөнгөгүй болсон, санхүүгийн байдал маань зөв өөрийгөө ч тижээж чадах бараг хэмжээнд болохгүй болсон гэдгийг анзаарсан байхгүй. За ингээд нөгөө нэг гэтээ юмнуудаа зарч чадахгүйсэн. Би нэг гранд марк хоёртой болсон байсан. Тэгээ нэг түрээсийн байранд амьдардаг. Тэр маань ингээд сар болгонд 600-700 төлдөг. За тэгээ хажуугаар нь одоо нэг камера аппараттай тэрийг 2 сая 500 авсан. Тэрэндээ бүр ингээд зээлээр лизингээр авлаа ингээд бөө юм болцсон. Тэгээ дараа нэг утас лизингтэй тавьсан. Ингээд энэ маань л энийгаал зарчихгүй бол бас нэг компьютертэй нэг энийгаал зарчихгүй бол болчондоо л гэж бодоод яваад байдаг байсан бол бүгднгээс нь татгалцсан. Тэгээ нэр хүндээсээ татгалцсан. Эхэндээ бол өөрийнхөө ажлыг юу ч хамаагүй хий гэдэг дүрм рүү орж ажил хийсэн. Дараагаар нь ясан бэ гэхээр за одоо бол юу яая энэ шаардлага байгаа. Тэгээ одоо өнөөдөр би хэрэглэх болоогүй юм байна. Энэ цаг мөч нь биш юм байна. Энийг түр хойшлуулъя. Дараа нь хэрэглэх боломж надад олдож таараа гэдэг ингээд юмнуудаа бүгдийг нь хойш тавьсан л та. За тэгээ тэр болохоор хамгийн түрүүнд хойш тавьсан зүйл бол би нэр хүндээ хойш нь тавьсан. Тийм учраас би юм зарж олны өмнө одоо жишээлбэл Хүнүү мол Grand Plaza дээр ингээд бараа зарж зогсож исэн.
Дараа нь би тоогооч хийжсэн, дараа нь би дуулж шинэ жилээр халтур хийжсэн, дараа нь би найзраагаа дуулуулахын тулд бас ингээд бизнес одоо юу зууч хийжсэн, ингээд янз янзын юмнууд хийжсэн. За дараа нь болохоор одоо өөртөө цаг хугацааг зориулж эхэлсэн. Өмнө нь бол би өөртөө цаг хугацаа зориулдаг байсан байлээ. Юу гэхээр фитнест явна гэхэлэр энэ бол завтай хүмүүсийн хийдэг ажил гэж боддог байсан. Хоёрдугаарт болохоор юу таргалалтыг хэвийн өсөлт гэж боддог байсан. Энэ бол таргална гэдэг чинь бол тий ингээд баг эр хүний шинж буур зааж ин тий ингээд жоохон ингээд нэг юм харилцаад одоо жишээлбэл юм даацтай харагдаж гэх юм уу тий ингээд бодоод тэгэхээр энэ болгон маань намаа ингээд уламл тэрэндээ өөрөөгөө тайвшруулаад явааддаг байсан юм байл л дээ. За тэгээ өөртөө байгаа үнтэй гэсэн бүхнээ хоошин тавьсан. Энэ дэр юу гэхээр ээж хайртай ээж мэжтэй одоо жишээл туслах би ингээд асуудлыг шийдэж өгөхийн төлөө юуны төлд хүүн нэл эр хүн байж гэдэг юмнаас хоошин суусан гэсэн үг байхгүй юу да. За энэ болгон боо намайг одоо жишээлбэл 25 сая төгрөгийнхөө өрийг л дарах байсан бол тэр маань өөрчлөгдөөд тэгээд бүр өөр үр дүн гарсан штэ. Би ингээд 150 саяын системийг ингээд бүтээгээд эхэлсэн тий. Хадгаламжинд маань ингээд жишээлбэл 50 сая тий. Хувийн хадгаламж маа тий. Тэгэл ингээд гэр бизнест маань ингээд дахиад ингээд юу гэдэг нэг 60 70 сая ч гэдэг юм. Ингээд нийлүүдэд үзэхлээр бүгд нийлэхлээр нэлээд олон одоо санхүүгийн маань одоо энэ салбарууд нийлэхлээр нэг ийм үр дүнд хүрчихжээ. Тэгэхээр энэ бол би төсөөлөөгүй байжгаад аягуулсаа үр дүнд хүрсэн юм байна гэж бодож байна. Тэгэхээр хүн болгоно мэдээж асуух байх та. Дийлэн хүмүүс ч ярьдаг те. Агуу том зорилго тавьсныхаа төлөө чи ингээд зүтэг энтер гэдэг ингээд ярьдаг л та. Гэтэл маш том зорилго тавьсан хүн өөрийнхөө ч учрыг ойлгохгүй тэр зорилго руу хүрнэ гэдэг бол айгуу том холын асуудал байхгүй юу гэдгийг би ойлгосон л та. Тэгэхээр би тэр том зорилго хүмүүст асын хараа мараа зөндөө сургалтын талаар зөвлөгөө өгдөг гэсэн болилсон л та. Тэгэхээр өөрөө тийм юм биш юм байж өөрөө ч хурж үзээгүй юм байж юун гоё юм хүмүүс заад гин тий. Одоо тэгэхээр яг хөрсөн дээр бой. За тэгээд тэрийг харуултаа гэдэг асуулт тий. Одоо ингээд хүмүүс ингээд би жишээлбэл ингээд дасгал хөдөлгөөн хийгээд ингээд турж эхлээд тэнгуудаа тэр гүйлт маа намайг ингээд тураас хоолны дэглэм би бас барьж эхэлсэн. Ягаад хоолны дэглэм барьсан мэхлээр би нэг өмнөх лекцэн дээр ярьж байсан. Чи зүгээр орой гэртээ тий зардал гарахгүй тулд л оройн хоолой байсан байхгүй тий амар энгийн шалтгаанаар шүү тий асуудал дээр толгуурлаж гэсэн. За ингээд оройн хоолой багасгаа тэгээд ингээд өөртөө цаг гаргаад гүгээд ихсэн чинь би ингээд турсан л да 107 кг нэлээд тарган болцсон байсан. Тэрнийхээ дараагаар ингээд хүн жоохон ирүүлжээд эхэлж штэ тий. Тэгээд цаг хугацаагаа бас өөртөө зориулаад толгой тархитлоо сэргээд ихсэн. Энэ үед болохоор одоо нэг ийм асуулт байдаг. Чи үнэхээр Монгол лекц уншдаг юм байна. За хоёрдугаар чи ингээд одоо хүмүүст зөвлөгөө заадаг юм байна тий. Айгүй олон янз янзын юм аргачлалууд мэдээд байгаа юм. Тэгвэл тэрийг харуулал да гэдэг асуулт ирж байгаа байхгүй тий. Ядчил чиний лекц хичээл одоо ихтгэл тавихыг заадаг бол тэр ихтгэл чинь бод амьдрал дээр олон төрсэн ихтгэл байна уу тий. Ингээд чи харуулал да гэдэг. Яг ийм тэгээд харуулал да гэдэг асуултан дээр тулгарсан. Юу гэхээр одоо жишээлбэл гадаадад маш олон сургалт төгсөж ирсэн ч юм уу эсвэл хэл усны боловсрал маш сайтай хүмүүс залуучууд зөндөө байдаг. Тэгэхээр одоо тэрийг компани юм уу байгууллагад ажилд орохлоор тэд нэг л юм асуудаг. Дипломыг хараад авчдаг. Гэхдээ хоёр дахь нь за одоо харъя тэгээ харуулал да гэдэг юм дүрм рүү орт юм лээ. Тэгэхээр ингээ ямар ч хэсэн төлөвлөгөө байхгүйгээр өөрийгөө харуулах нэг юм алхам руу орсон. Тэрний юм бэхлээр нөөцөд тулгуурсан сэтгэлгээ гэдэг ийм алхам руу хийсэн л та. Ингээд нөөцөд тулгуурсан сэтгэлгээ бидэнд илүү хүчтэй байдаг юм байна гэдгийг яг энэ үед ойлгосон. Тэр юу юм бэ гэхээр чиний нөөц болцоо юу цаг хугацаагаа ингээ ашигла хоёрдугаарт болохоор үлдсэн мөнгөөрөө асуудлаа шийдэ гэдэг ийм дүрм рүү орсон. Ингээд би хоёр дансны аргыг анх хэрэгжүүлсэн маань миний амьдрал дээр ингээ багаар алхамаар надад ийм одоо чаленж буюу сорилт байсан нөгөө талаараа хичээл зааж гисэн 3 дугаарт бол тэр хадгалж ирсэн мөнгөө одоо чил ихтгэл найдварынхаа мөнгийг өрөхгүй байхын тулд бас надад ингээ том юм нөгөө талаар ачаа болж байгаа байхгүй өөртөө тайвширхын зэрэгцээр тэнд нэг 5 сая төгрөг байгаа да тэнд нэг 10 сая төгрөг байгаа да өнөөдөр ингээд гэртээгээ тоолон сүрхээ очих юм бол нөгөөдхөөс авчихгүй яах вэ гэх юм. Ингээл элдвэрийн юм бодоод идэх юм лээ. Тэгэхээр тэгэж бодохгүйгээр асуудал хандна гэдэг бол жоохон тийм хэцүү юм лээ. За ингээд юу ингэлэр хийж чадаж болох зүйлүүдийг туршиж үзсэн. За тэгээд яг асуудал руу орж эхэлсэн. Тэгээ надад байгаа асуудал юу байсан гэхээр санхүүгийн л асуудал. Айгу том асуудал маань байж. Тэрнээс шийд ингээ хүмүүс мэдгийн юм шиг заагаал зөвлөд өгдөг гэсэн юм. Тэрийг болох хэрэгтэй юм байна гэдэг. Өөрийнхөө асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна гэдэг. За тэгээ өнөөдөр хэрэглэх үү эсвэл түр хойшлуулах уу гэдэг л ийм л дүрмийг л маш сайн ойлгочод асуудал цэгцэрхэн юм байлаа гэдгийг одоо сүүлд нь ойлгож байна. Тухайд бол ойлгоогүй. За ямар ч хизээч хэрэглэхгүй гэсэн үг шээ гэд ингээд ихэлсэн л дээ. Ингээд би аппарата ламбарданд ингээд тавьсан байсан. Тэгээ тэр болохоор сар болгон 200 сая төгрөг төлдөг байсан. Би тэрийг ингээд төлж явсараа тэгээ дараа нь бүр төлж чадгаа байгаа. Тэрийг би бүр хойшлуулад
Тэгээ би хайсан байхгүй. За тэгэд надад нэг ийм л бодол төрсөн. Тухайд бол энэ ингэж удаан одоо мөнгө төлчөөд одоо энийг орхиод яах юм эсвэл аваад хүнээс төр мөнгө зээлээд ламбарднаас гаргаж авчаад дараа нь зараад тэгээд яах юм бол надад ашигтай ч гэдэг юм ингээд элдвийн юм бодоод тойрогдоод их юм бол тойрогдоод их юм байна. Тэгэхээр би бол ингээд хөнгөрсөн байхгүй. Зүгээр бүх юмыг зарчгаар хөнгөрдөг юм байна. Би жишээлбэл гэртээ их нартайгаа нээж нэг буудаан авчихсан. Тэр сайн 800. Миний амьдралд авсан үнэтэй хөрөнгө оруулалтууд энийг байсан. Тэр үед тэр чинь 3 4 5 жилийн ч өмнө юм уу да. Тэгээд тэрийг ингээд за боли энийг ингээд ахынтай зүр бэлгэлчих ихэд надад ингээд юм айгу хүнд байсан байхгүй. Яг тэр өөрийнхөө ингээд хүчээр авч байгаа юм а тий. Тэр аппарата ингээд хаяхад амар хүнд байсан тий. Тэгээд одоо жишээлбэл ээжтэй ингээд мөнгө даахгүй туслахгүй гэх маш хүнд байсан. Тэгээд ер нь бол ингээд амар олон асуудлууд их ингээд хоош нь тавьчихсан л та. Компьютер техник хэрэгслүүдээ болоод бүгдийг зарсан л та. Манайд гэрт ингээд хөргөж байсан, хөргөчөөж хүртэл зарсан. Гэрээ ингээд ер нь өөрийн гэсэн үнэтэй гих болгоно бүгдийнхээс ингээд зарсан. Цаг нь болсон гэдгийг нөөцөд тулгуурлах гэдгээр ингээд тодорхойлсон. Тэр юу гэхээр та чи ингээд яг ингээд авах боломжтой болсон уу гэдгээ өөрөөсөө асуугаарай гэдэг ийм л юм асуугаад та. Хэрэглэх болсон уу? Тэгэхээр би одоо ч уцаа шинжилгээ болоод хэрэглэх түүнээ ч ингээд сайжруулахаа болжиж байгаа шалтгаан маань бол эхэндээ бол энийг хэрэглэх цаг нь арай болоогүй. Надад хэдийгээр хадгаламж байгаа тэрнгүүр шууд авах юм бол надад юу ч байхгүй. Тэгэхээр би өмнөх шиг дүрм рүү буюу өмнөх шиг буруу тойрог руугаа дахиж орохгүй тул надад хадгаламж байх хэвээр. Хадгаламжаас гадна орлого маань тэлэх хэрэгтэй. Ингээд сар болгоныхоо орлогоос дахиад тэр авах гэдэг хүсэж байгаа зүйлээ чи тэрэн зөөрөөсө хоримтлал эсвэл үсэг тэгж байгаад чи ав тэрнээс хадгаламжаараа битгий тоглоо гэдгийг нэг энэ үед ойлгосон. За тэгээ байгаа гэж бодохгүй байх маш чухал. Тэр юм бэ гэхээр хадгаламжинд маань мөнгө байгаа да. За энийг болохгүй энэгээр аван да гэдэг зүйл бол их буруу юм байна. Би нэг хэсэг одоо евро ороод тарсан чинь өөрийнхөө компьютерийг ингээд Facebook руу ороод тарсан чинь миний одоо жишээлбэл wall энэ дээр Facebook-ийн одоо үздэг хэсэг дээр те wall гэдэг. Тэрэн дээр ингээд баахан юуны зураг те машины зураг аягүй хороод ирсэн байсан л да. Тэр үед би нэг 20-30 сая төгрөгийн хадгаламжтай дөнгөж болж исэн үеийн байхгүй. Тэгэхээр хүн ингээд нэг хүн мөнгөтэй болох тусмаа өөрийнхөө ингээд мөнгийг яаж өрөх вэ гэдэг юм сэтэл нь байнгын одоо жишээлбэл нийгмээс ингээд авч идэг юм байна л да. Тэрийг надад тийм юм бас үүсэж байгаа байхгүй. Нэг хэсэг компьютер баахан компьютерийн зураг хайж исэн. Нэг хэсэг одоо жишээл аппаратын гэдэг нэг хүний ингээд ийм авахыг хүсэж байгаа зүйлүүдийг ингээд нэг ороод үзчихлээр Facebook ч юм уу YouTube ухаалгаар ингээд харуулдаг шүү дээ. Яг тэрнтэй одоо адилхан холбоотойгоор ингээд ийм ойлголт руу орж эхэлж байгаа юм л да. За тэгээд ер нь бол нэг зүйлийг ойлгосон. За одоо энэ бол миний ерөнхийдөө энэ өнгөрсөн хугацаанд 17 онд бол ингээд нэр хүндээ унгаагаад тэг хинч биш болоод тэг хинч бишийн дүрм рүү ороод хоёрдугаар толгоор орлогоо ингээд хадгалаад хоёр дансны аргал хэрэгэлсэн те. За тэгээд гуравдугаарт өөрийнхөө хүсэл шуналтайгаа тэмцээд хэрэглээ өөрийнхөө үнэтэй болгоныг бүгдийг зараад тэгээ хойшлуулад тэгээд ингээд юучгүй болоод түрээсийн байрыг бүр хөөцөл зэрэг хамаатныхаа үн дээр бид 200 мянган төгрөгөөр хизээч байгаагүйгээр ийм хямдханаар түрээслэх юм юмыг бүр хайж олсооргаад ингээд олсон. Тэгээ яг нэг удаа тусалчаач гэж бүр гуйгаад те. Ер нь хүн гуйчмаар юм лээ. Арчаа нэг мөр арчаа алдчихмаар юм лээ. Арчаа алдаагүйгээр бодол явах юм бол хүнээс гуйхгүй мөхгүй явуулах юм бол явуулах юм байна л та. За тэгээд миний яг өнгөрсөн хугацаанд хид хідэн зарчмыг л ойлгосон. Тэрийг л хуваалцах гэдэг. Ингээд энэ ямар зарчмыг ойлгосон бэхлээрээ ер нь бол мөнгөтэй мөнгөгүй хүмүүсийн хооронд бол юм сэтгэлгээний ялгаатай байдал биднийг өдөрдөг юм байна гэдгийг ойлгосон. Орлогоо өсгөх бол хийсвэр ойлголт байдаг. Харин орлогоо хуваарлах бол бодит байдаг гэдгийг маш сайн ойлгосон. Ингээд нэгдүгürt бол орлогоо талаар нь харж эхэлсэн. Тэгэхээр ямар ч мөнгө ороод ирэхэд 50% байхгүй гэдэг ийм ойлголт орсон. Өнөөдөр би өөрийгөө одоо жишээлбэл ийм зүйлээр тестлдэг буюу дахиад би хүмүүст ийм өөртөө ийм маш сонин тест хийгээд үзэрэй гэж зөвлөх хэмжээнд одоо өөрийнхөө амьдралаас олж харсан зүйлээ хуваалцж байна л та. Таны яг өнөөдрийн орлогыг 3-т хуваагаад тэр 3 хуваасны нэг нь таны амьдралд яг ингээд хангалттай хэмжээнд хүрж ивэл та боломжийн санхүүгийн системд байгаа юм байна. Хэрвээ таны орлого тэг хүрэхгүй байх юм бол та ажил дээрээ илүү санаачлагтай, илүү бүтээлч, илүү одоо жишээлбэл дайчин байж орлогоо нэмэгдүүлэхийн эрмэлзэх хэрэгтэй. Нэмэлт орлогуудын тал дээр өөртөө цаг гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна гэж зөвлөнө. Хоёр дахь нь болохоор эсвэл үнэхээр та буруу газараа ингээ байгаад чиж бас магадгүй. Тэгэхээр өөрийнхөө ажиллаж байгаа орон зайг эргээд нэг харах хэрэгтэй гэж зөвлөх хэмжээ надад бол тийг санагдсан. Тэгэхээр талаар нь хар гэдэг бол нэг дэх дүрмийг ойлгосон. Хоёрдугаар нь гэхээр төрүүлж алах гэдэг. Хоёр дахь нь болохоор хүрэг гэдэг дүрм. Тэр үлдсэн мөнгөөр яаж ихэд хүргээ гэдэг ийм л дүрм рүү л орж яана гэсэн үг л те. За нэг 500 мянган төгрөг байх юм бол 500-аар л хүрэг, 300 мянган төгрөг байх юм бол 300-аар л хүрэг. 300 мянган төгрөгтэй байлаа гэхдээ одоо өвөл болж гин та өвлийн хувцас авах ёстой. Таны хүүхэд чинь сургуульд орж цэцэрлэгт орж гин танд мөнгө хэрэгтэй. Асуудал юу гэсэн үг гэж
300 мянгаар л хүрэх яаж игээ тэр хүрэхгүй байх юм бол нэмэлт орлого олохын төлөө яг одоо зүгээр сохонд гарал гэж өөртөө зөвлөсөн. Яг энэ үедээ би ийм л даалгавар хэрэгжүүлсэн. Гуравт бол нуух хэрэгтэй. Яг л хайртай дотны одоо ээж аав хань нийслэлээс түр хугацаанд мөнгө нуух хэрэгтэй. Учир нь юм бол чиний шийдвэрт чамайг мөнгө өрүүлэхэд бусд ч нөлөөлдөг болохоос ш ингээд өөртөө ингээд айгүй шийдвэртэй айгүй гоё явж байсан чинь за өнөөдөр дэглэмээ болчихлоо өнөөдөр нэг л удаа уулзж байгаа юм чи гэж хоол идүүлэх хүн байдаг за өнөөдөртөө ингээд тасалчихгүй чи дандаа ингээд фитнес хийгээл яах юм те гэл ингээд тэр хүмүүс яг энтэй адилхан төр мөнгө чинь хэрэглээд үгүй эсвэл ингээд тим юм болоод байна штэ мөнгө хэрэгтэй штэ хоёлаа чиний нэг хадгалж байгаа мөнгө хэрэгжилж ил та гэл ингээд гэр бүлээс нөлөөлдөг. Тэгэхээр би бол нуудыг ийм дүрмийг ойлгосон. Дөрөвтний юмлэр төрүүж алах буюу хэрэв өөртөө байх юм бол сар болгон тэр өөрийг бүгднийг төлөх гэж ирмэлцэх биш өөрөө бол байжиг гэхдээ өөрийг төлөхдөө ингээд урт хугацаанд хуваах хэрэгтэй тэг хүүг нь багасгах хэрэгтэй аль болох хүү маш багтаагаар болгоод энэ хөрөнгө оруулалт болж байна гэж өөртөө ойлгодог болсон. Тэгээд төрүүж алах гэдэг нь жишээлбэл манайх байрны лизинг интересээ бол сар болгон 800 өгөхтэй бол би сая төгрөг өгөхтэй гэж боддог. Тэр нь ч надад жишээлбэл өдрийн амьдрал дээр ингээд асуудлыг даван туулахад ингээд зарим сар ажилгүй байхад өмнөх хөшөө ингээд орлогогүй болсон үед төрүүлж алгасан мөнгө маань одоо миний өрийг ингээд төлдөг юм давуу талтай. За 5 дугаарт бол хөв ба зэрэгцээ систем ингээд баланс гэдэг ийм зүйлүүдийг ойлгосон. Тэрний үгээр ямар нэгэн байдлаар мөнгө хадгалахдаа хувиар хадгалаар яг орлого орсон болгонд хувь үүсгэж хадгалаарай гэдгийг ойлгосон. Тэрнээс шууд ингээд 200 татуулчдаг 20 мянгаыг татуулчдаг гэдэг бол сайн дуу юм биш юм. Хизээч намайг өсгөхгүй юм байна. Тэгэхээр ингээд нэг ийм хувийн системаар 20%, 30%, 40% гэдэг ийм систем. Сайн хоёрдугаарт бол орлогч одоо орлого бишээ хадгаламж өөр хоёр юм хамтын систем юм байна гэдгийг ойлгосон. Хөрөнгө хадгаламж хоёр бас хамтын систем юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр эдгээр дандаа цугтай явах хэрэгтэй юм байна гэдгийг л одоо ингээд цаг өрөх тусам илүүсэн ойлгож байна л да. За ингээд сүүлийнх нь бол төлөвлөсөн бол 100% байх байсан. Тэрнээс ч төлөвлөөгүй учраас ингээд ийм систем үсгэсэн учраас 1000% өөрчлөлт хийсэн одоо тухай яриад байна л да. Тэрний үгээр 25 саяыг л төлөх өөрөө л төлөх бодолтой байсан бол тэр зорилгоо хаяад болоод зүгээр л өөртөө оржсон орлогоо саяны одоо дүрмүүдийн дагуу ингээд хадгалаад хуваарлаад тий зарлуудаа хуваарлаад ихэлсэн чинь би нэг мэдсэн чинь 1000% амжилт гаргачихжээ л тий. 2 жилийн дотор хэд бол хизээч хүн ингээд нэг ийм 100 хэдэн сая төгрөгийг цуглуулчихна гэж үнэхээр боддгоо юм билээ л дээ тэр зөв төсөөлөгддгөө. Тэгэхээр зүгээр л хэрэгжүүлээд байсан тийм өөрчлөлт үр дагавар төрсэн. Нөхцөл дээр тоглол гэдэг нь юу юм бэ? Яг өнөөдрийнхөө орж байгаа орлого дээр л тоглол. Тэрнээс жишээл энэ орлого маань 3 сая болчихвол, энэ орлого маань 5 сая болчихвол, энэ орлого маань 15 сая болчихвол гэж тоглоод ах юм бол явахгүй л байсан. Тэгэхээр миний хувьд бол тэр сард бол ингээд заримдаа 6 сая ороод ирэнгууд би тэрэнд 6 сая л орж ирлээ гэдэгт итгэн. Тэрнээс шиш дараагийн сард заавал 6 сая орж ирнэ гэдэг бол надад баталгаагүй зүйл байсан л да. Тэгээд дараагийн сар жишээлбэл 500 мянга орж ирэнгүүт тэр 500 мянга л ороод ирсэнийхэн дараа энэ л мөнгө угаасаа миний орлого шүү дээ. Тэгэхээр энэ дээр л тоглоно гэж энийгээ хуваагаад үлцээр нь хүргэнэ гэдэг дүрмээр л явж байсан л да. За тэгээд өөр бол сургалт юм байна гэдгийг маш сайн ойлгосон. 25 сая төгрөгийн өөр надад бол маш сайн сургалт хийсэн гэж би боддог. За нэгдүгээртийнх нь бол тэр одоо би жишээлбэл өөрийг өөрөөр дарж болохгүй мэн гэдгийг ойлгосон. Хоёрдугаарт бол за ер нь бол ингээд нэг юм бага энэ төрхөө хугацаанд авчиж буцаагаад өгчөндөө дараагийн орлогоос буюу орж ирээгүй орлогоороо ороод ирэх юм чинь төр хугацаанд хүнээс авчаа гэдэг ийм ойлголттой болсон. 3 дугаар дүү юм бэхлээр яг өөрөө авбал хөрөнгө болгож одоо жишээл байр ч юм уу тийм урт хугацааны ийм систем л байх нь зүг болохоос ш зүгээр л ингээд нэг юм баг жижиг сажиг юм хэрэглээний асуудлаа шийдэхэд бол өөр тавих нь тийм зүй зөхстэй биш юм байна. Өндөр хүүтэй байх нь бас зүй зөхстэй биш юм байна тий гэдэг ийм зүйлүүдийг бол ингээд өрнөөс ойлгосон. Ер нь бол өрнөөсөө бол том хэмжээгээр мөнгө ингээд одоо хүнээс авах нь бас буруу юм байна гэдгийг ч бас ойлгосон. Тэгэд өөрийнх нь төсөөллөөр би энэ мөнгөөр нь бизнес хийгээд өсгөхөд гэдэг ийм төсөөлөлдөө итгэж өөр тавих нь бас буруу юм байна гэдгийг ойлгосон. Ингээд өөр бол сургалтанд ордог ийм зүйл юм байна гэдгийг ойлгосон. За тэгээд дансан дах мөнгөө төсвөрлөж сурна гэдгийг одоо илүүтэйгээр сайн ойлгож байна. Тэр юу гэхээр яг дансанд байгаа мөнгө чинь ингээд байхгүй байсан бол яах вэ гэж бодож сурах бол айгуу сайн. Тэр мөнгийг байлгах нэгдүгээр айгуу том төвчээр юм билээ. Яг цаг нь болох үедээ хэрэглээ гэдгийг л яг энэ өнөөдрийнхөө ингээд дүрмээр ойлгож байна тий. Жишээлбэл би 2 жилийн өмнө бол манай найз нар бол гоё маш ундаг байсан. Гэтэ би бол одоо манай дүү хүртэл надаас одоо надтай хамтраад ажиллаж байсан дүү маань хүртэл ингээд 470 унаа. Тэгэхлээр ингээд Volkswagen унаад ингээд лаг амьдраад байгаа байхгүй. Тэнгууд тэр үед бол ингээд нэг юм барьцах сэтгэл төрөөд хоёрдугаар тийм манай дүү штэ гэж бодоод байдаг. Тэгээ тэр үед бол ингээд нэр хүнд хамгийн юм унчиж чааж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Энэ үед бол
өөрийгөө одоо жишээлбэл сургалтанд суусан зүйл маань одоо төсвөрлсөн зүйл маань миний цаг болоогүй тий би тэгэхээр энийг жоо хойш нь тавья гэж хичээсэн. Тийм учраас өнөөдөр ингээд 2 жилийн дараа бол өөрийнхөө хүсэж байгаа одоо хэрэглээр байгаа ингээд орох боломжууд бүрдэж эхэлж байна. Өнөөдөр бол жишээл би машинаа сайжруулсан байна. Техник хэрэгсэл, ажлын хэрэгслүүд сайжирж байна. Амьдралын түвшин ингээд стрессээс баг багаар гарч байна. Бүх зүйлийг цагт нь хэрэглэе. Тэгэхээр одоо ирээдүйд миний дахиад нэг одоо хэрэглэх ёстой цаг бол тэр үед бол би илүү сайн утас хэрэглэнэ. Тэр үед би одоо жишээл iPhone-ы чихвч жанрын аксессуар техник хэрэгслүүд нэмж гэх юм уу хувьдаа хэрэглэх юм сайжрах байх л та. Тэгэхээр энэ болгон бол цаг нь ирэхээр гэдэг дүрмээ. 2 жилийн өмнө нэр хүндгүй байсан хүн 2020 онд 2 жилийн дараа 3 жилийн дараа ингээд нэр хүнд ингээд сайжирчдаг ч юм уу. Тэгэхээр энэ юу гэхээр нэр хүнд л өөрөө тийм одоо юм хувьсмал чанартай зүйл байдгийг шүү. Тэгэхээр нэг тийм нэр хүнд нь ингээд баригдаад яхад буруу юм байна. Тэгэхээр нэр хүндээ хайрлах нь таныг одоо жишээлбэл хорлож байгаа бол нэр хүндээсээ татгалц өөрийгөө шагнах цаг болсон гэж бодоо тий болоог байхад жоохон мөнгө хөрөмтлүүлэн за одоо би одоо ч өөрийгөө шагнах чи тий яаж л ганц утас авчи ганц машин авчи ч гэдэг юм эсвэл одоо байраа сайжруулж ч гэдэг юм эсвэл одоо тий гой хоолнд орчих гэдэг юм ингээд жоохон цалин буунгууд энэ зангаа болчвол энэ их сайн өөрийгөө шагнах цаг болсон гэж бодож байгаа бол энэ бас ингээд таныг мөнгөгүй болгоно өөрийгөө нэг мөр доороос дараад өөрөө нэг мөр дараа дуусгачмаар санагдж байгаа бол та бас таны систем буруу ажиллаж байна. Хайртай хүмүүсийг яг одоо туслахгүй л бол ингээд болохгүй юмсыг санагдж байгаа бол та бас л яг одоо жоохон мөнгө цуглуулж байгаа тэрийг үрэх гээд байгаа бол тань энэ том осол аваар үүснэ гэсэн үг таны данс нь. Орлогч нь өсөөд бүх зүйл сайхан болох гэж байгаа мэт санагдаа. За одоо би ингээд сар болгоо ингээд ер нь 8 саяас бохоо ажиллаа гэж бодоо. Тэгээ тэр үедээ та ингээд одоос та сайхан хэрэглэнэ тий жоохон томоохон шиг хөдлөө энэ гэх юм бол ингээд та өөрийгөө хорлж яана гэсэн юм үг юм билээ. Тэгэхээр цаг нь болсон үедээ хэрэглээ. Бүх зүйл цаг хугацаатай байдаг юм аа гэдэг ойлголт руу оруулсан. Ингээд тойрогдож байсан бол өнөөдөр би систем бүтээснээр өсөх замд орсон байна гэдэг тэр өөртөө үнэлгээ дүгнэлт хийж байна л да. Тэгэхээр дахиад одоо жишээлбэл хэсэг хугацааны дараа тий яг өөрийнхөө бүтээх ёстой ажилласаа хийгээд ингээд төвлөрөөд явах юм бол миний санхүү дахиад 3 дахин өсөхийг үгүйсэхгүй гэсэн. Гол ихний дүрэн бол хадгаламж үүсгэх системээс эхэлсэн гэдгийг хэлэх гэсэн. Анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээ дараагийн бүгдээрээ лекцээр эргээд уулзцаая.